За сайн уу манайхан ойрд жилийн эцэс болоод шинэ жил болоод нэлээд завгүй байлаа. Тэгээд өнөөдөр бол арсны шинэ тритмент туршиж үзэх гээд явах чинь гэртээгээ ойрхон арсны эмнэлэг явсан байгаа. Сүүлийн хэдэн жил төрснөөсөө хойш сэвхтэй байсан болохоор сэвхэн арилгахаар пикотонин лазер болон потенза гээд тариа илгэж үзсэн. Амар өвддөм байна лээ. Тэгээд дараа нь та нартайгаа хэрхэн өөрчлөгдснөөсөө хуваалцнаа. Дэмжлэгэнд орсныхаа дараа офис руугаа явсан байгаа. Яагаад гэхээр уулзалт төлөвлөсөн байсан. Манай офис олон жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан дундын офист байрладаг. Тэгээд энэ удаад бид нар дараа зуны Канадад хүүхдийн зуны цуслангийн бэлтгэл ажлаа хэрхэн хангах, хүүхдийнхээ бүртгэлүүдийг хэрхэн явуулах талаар багш нар болон бүртгэлийн ажилтнуудаас сургалт воркшоп авсан байгаа. Түүнийхээ дараа хүүхдүүд хичээлээс нь аваад гэртээ ирээд дараа нь яаралтай ажилтай байсан учраас нөгөө бэлтгэж тавьсан буузаа жигнэд өгчлөө. Бууцтайгаа хамт хүүхдүүдтэй бас жоохон ногоо идүүлчих санаатай. Мах гурил их идж байгаа учраас ногоо идэх нь зүйтэй гэж бодоод жоохон салаад бэлдээд өгчлөө. Солонгост ирснээс хойш хүүхдүүд маань ногоо иддэг болоод байгаа. За тэгээд дараа нь хүнд бичиг өгөхт баримт өгж явуулахаар Инчон аэропорт руу явсан байгаа. Аэропорт дээр шинэ жилийн уур амьсгал ороод сто гоё болсон байлаа. Аэропортоос буцаад ирсэн чинь аль хэдийн орой болсон хүүхдүүд маань унтцсан байсан. Гэсэн ч миний унтах цаг болоогүй. Ер нь ихэвчлэн миний ажлын цаг шөнөөр Канада руу Хойд Америкийн цагаар хүүхдүүд унсныхаа дараа явагддаг байгаа. Тэгээд маргааш өглөө нь хүргэлт ирсэн. Өмнөх өдөр нь жоохон завгүй байсан учраас дэлгүүр орж амжаагүй. Хүүхдүүдтэй сүүгийн бас тэгээ снэкэнд нь өгж явуулах амттангийн авч амжаагүй байсан учраас онлайнаар захиалцсан. Өчигдрэн захиалаад өглөө нь 7 цаг гэхэд бэлэн болчдөг. За тэгээд бид гурав хичээлдээ явсан байгаа. Буцаад иржсэн чинь том хүү маань компьютерыг гэртээ цэнэглээд мартсан байна гэд буцаал компьютерыг аваад сургууль руу алхсан. Энд нэрээ school policy-г настай хүмүүс сайн дурын ажил болгож хийдэг. Тэтгэврийн насны хүмүүсийн сайн дурын ажлыг дүүргийн ахмадын хорооноос нийтээр нь зохион байгуулж. За тэгээ гэртээ ирээд хүүгийнхаа хөл бөмбөгийн хувцсыг бэлтгэж тавьсан байгаа. Өнөөдөр хүү маань хөл бөмбөгийн бэлтгэлтэй. Хүүхдүүд хичээлээс нь тарахаас өмнө дахиад нэг ганц хоёрхан ажил амжуулчихъя гэдэг эргээд гараад явчлаа. Одоо би дүүрэг явж гин. Дүүрэг дээрээс компани холбогдлолтой хэдэн бичиг баримт авах гээд явж байгаа. Нэрээ энд манай гэрэг системтэй адилхан автомат машинаас компани холбогдлолтой бүх бичиг баримтаа хийлээд авчдаг үнэхээр амар. Манай офисоос залгаад хэдэн шууд ирсэн байна гэдгсэн. Тэгээ шуудангаа авчаад бас замаараа офисын дэлгүүр орж хэдэн хэрэгтэй тодруулагч шинээр авчаад хүүхдүүдэд авахаар явж гин. За тэгээд хүүхдүүдээ авсан хүү маань өнөөдөр хөл бөмбөгийн дугуулантай жоохон сэрүүхэн байна. Хүүгээ цаг гарan хүлээн. Тэгээд ах битүүр нь бүр амар даарад хөл бөмбөг тоглоод дуусны дараа хүү маань бол халуудсан байсан. Тэнгэрийн аяыг харсан чинь улаага за маргааш стогой дулаахан өдөр болох нэ гэж бодож илаа. Гэсэн ч сүүлийн өдрүүдэд Сөүл хотод бүр үнэхээр хүйтэн байгаа. Энэ жилийн хамгийн өдрийн өдрүүдийн нэг гэсэн. Нилээн оройтож гэртээ ирсэн учраас бид нэр 5 дахь өдрийн маркет хийсэн. Энэ орг уламжлал болж байгаа. Энэ улаан майхантай хоолны худалдаа манай хороолол дунд нэгт болон 5 дахь өдрүүдэд ирдэг. Тэгээ хүүхдүүд хичээлээ тарсныхаа дараа дугуулангаасаа таарж ирээд 1000-2000 воноор өөрсдийнхөө дуртай шарсан дахиа, үдэн, за солонгос маягийн хотдог, тэгээ догбог энтрийг аваад идчихдэг. Бүр үнэхээр гоё амттай яг халуунаараа гарч ирдэг. Бас заримдаа дэлгүүрээс авч амжаагүй хүнсний ногоо болон жимснүүдээ улаан майхантай захаасаа худалдаад авчт юм аа. Үнэн жаахан үнэтэй боловч дандаа шинэ органик ногоонууд ирдэг. Дээрээс нь далайн гаралтай бүтээгдэхүүнүүд, самар жимс гээд яг ойр зургийн хоолны хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүдийг зардаг. Энэ улаан майхантай худалдаа маш эмх цэгцтэй цэвэрхэн явагддаг. Бизнес эрхлэгчид нь яг тогтсон цагтаа онгоогоод хаагаад явахдаа бүх орчноо цэвэрлээд яваад өгдөг. За тэгээд өнөөдөр маань нэг иймэрхүү өнгөрлөө. Надтай хамт байсан та нартай баярлалаа. Бүгдд нь шинэ оны мэнд хүргэе.